хүн нам болон арчсан намаас санал болгоод зарим хүмүүсийг томилж байгаа нь үнэ. Хэдэн хүн намаас томсыг одоогор мэдэхгүй байна. Зүгээр яхаа яг энэ асуудал бол бас хариулчмаар зүйл юм байгаа. Хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт бид нар нийтээр төрөмж компани дээр улсын албан тушаалыг хаа нэгтээ төрийн албанд ирнэ. Ганцхан намаас Монгол ардын төсөөр байгаад яахаараа заавал ганцхан нам шийдээд ганцхан нам ийм байх хэрэгтэй байна. Цаана нь харин тэгэхээр арч нам юм байна уу, хүн нам юм байна уу? Санд болж байгаа мэргэжлийн томилсон буруу биш үстэй. За хоёрт нь тэр томилж байгаа хүмүүс бол дандаа мэргэжлийн салбарын хүмүүс байгаа. Тэгэхээр аль болох намын гишүүдхээс илүүтэй ажлыг нь хийж чадах хүмүүсийг санд болгож томилж байгаа. Хэрэвээ тааруулж байгаа бол улсын хамгаалалтаа PI гэдэг үнэлгээгээр олон улсад хувийн биштэй ажиллаад өгч болоод байна шүү дээ. Тэгэхээр яагаад заавал хүн томилж хэмжиж гэх шинээр орж олж за ямар ч сан бүгдээрээ мэдж байгаа төрөмж компаниуд бол авилга, хулгайн, ерөн зүгээр Монгол улсын хөгжлийн бүтээмжийн гол тэйг асуудал болчиход байгаа дэрийг бүгдээрээ мэдж байгаа. Тэр энийг шийдэхийн тулд одоо байгаа арга барилаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Одоо арга барилаа өөрчлөхийн тулд шинэ хүмүүс оруулах ёстой. Тийм болохоор энэ хамтарсан засгийн үед бол ямар нэгэн байдлаар тэр ажлыг нь мэдэх салбарын мэргэжлүүдийг оруулах нь яхахгүй зөвөө. Тэрэн дээр бол хүн нам дэмжиж ажиллаж байгаа. Нэгдүгээр менежертэй хэдэн хүний ажлын байр нэмж ярьж байгаа. За тэр нарийн имийг тэрийг би бол нарийн мэдчихгүй. Ямар ч байсан бол хүн нам арцсан нам засгийн газарт хамтрахдаа намын эрх ашигыг хоошин тавиад улс орныхоо эрхийг нэг тавина гэсэн ийм одоо амлалтайгаар хамтарсан шүү дээ. Тэг чи одоо намынхаа гишүүдийг ажилгүй байна, ажилд орох гэдэг утгаараа төрийн өмчил ялангуяа төсөв сайтаа гэдэг ийм том компаниуд дээр менежерээр томилоод байгаа нь яг зарчмын үзүү. Түрүүн би хэлсэн удирдлагуудыг нь солиод шинжлэх ийм ажлыг хүлээн өрөөнд хийх явах хэрэгтэй. Түрүүн миний хэлсэн хоёр зүйл байна л да. Нэгдүгээр үргэлж мөх нэг намаас томилсооргоод бид нар дасал болчихжээ. Арч намын дэмжигч, хүн намын дэмжигч нэг мэрэгчтэн томилогдохоо бид нар байж босшгүй юм шиг үзэн ядаж байгаа нь буруу. Хоёрдугаар ажлаа мэдэх хүмүүсийг томилох нь харин энэ хүн нам байна уу, арч намын өөрийнх нь хариуцлага асуудал юм аа. Ямар нэгэн хариуцлага намын бүтээмжийн менежер байгаа юм. Ажлыг яаж үнэх юм? За тэрийг бол тэр одоо жишээлбэл яг тэр компани дээр очиод тэр тухайн одоо би бол мэдэхгүй шүү дээ. Ямар ч сан зарчмын үед бол шинэ мэргэжлүүдийг удирдлагын төвшөнд бүтээмжийг сайжруулах, бүтцийн өөрчлөлтийг зорилгоор оруулах ёстой гэдэг дээр зарчмын бодлогын байшин. Жишээлбэл нийслэлийн хүн намын дарга Зулцаа Улаанбаатар хотын даргын агарын бохирдлыг гооруулах одоо төсөл хөтөлбөр харилцан бүтээмжийн менежер томилогдчихжээ. Тэгэхээр мэрэгжлийнх уу? Яг ямар мэрэгжил? Мэрэгжлийнх. Манай Зулцаа бол яг энэ хотын мэрэгжлийн хүн. Дээр нь хүн намын яг нийслэл хотыг хөгжүүлэх, хот төлөвлөлтийг одоо энэ төвчрэл утаа бүх асуудлыг шийдэхтэй холбоотой гол мөрийн хөтлөлийг боловсруулж байсан, ингэх ёстой, тэгж хийх ёстой гэсэн мэрэгжлийн байр суурьтай, итгэл үнэмшилтэй мэрэгжилтэн. Тийм болохоор бид нар итгэл дүүрэн тэр томилхыг ажиллах хийхийг нь дэмжиж байгаа. Аль аль төрлийн төсөл газрын даргын удирдлагын томилох асуудлыг ерөнхийдөө оруулж ижиг бүрэн ерхийхээ өрөөд хүн намын зөвлөл сая энэ асуудлаар хоригдсан гэж бодлоо. Ер нь авилгын гэмтрийг энэ хүн одоо удирдлагыг бууруулсан гэж үзэж байгаа юу? Та хүн намын зөвлөл энэ хүнийг авилгын томилох газрын даргаар удирдлагын томилхыг дэмжиж байгаа юу? За хүн намын зөвлөлийн хувьд яг одоо хуралдах гэж байна. Хуралдаа сая энэ асуудлыг ерөнхийдөө танилцуулах байхаа. Яг сонгох ёстой, яагаад сонгох санд ирж байгаа, ер нь яах ёстой гэдэг талаар бид нар асуудал авлаад дараа нь байр суурь илэрхийлнэ. Таныг Нарбай сайдыг зовлоо. Яагаад зодчихв? За тэгээд за яг зөв. За бид нар нэг шууган бос юм чинь Наранбаяр сайд ингээ би За хариуцсан сонсъё. за альд нэрлэхгүй. Наранбаяр сайдын асуудал. За тэгээд тэрийг яач тэгээд үргэлжлээд явъя заяа. Өнөөдөр би яг ажилдаа орж байна. Харамсалтай нь яг нэг юм шууган гарцсан байна. 4 өдөр би эмнэлэг төвтөнд хуваартны хагалгаа хийлгэсэн. Тэгээд тайлбар өгч чадахгүй байсан чинь харин гадуур нэлээд зохиомжлоод ардын яман зохио шиг бүр ингээд зодон зохио болсон мэтэр ингээд ташаа мэдээл явчихжээ. Тэгээ энэ бол тийм ердөөсөө байхгүй шүү. Энэ ч юм бол Яг юу болсон? өглөө. За би яа тийм өглөө болсон. Дөрөвдгийн өглөө шүү дээ. Зүгээр л манай зөвлөлийн хурал, ажил хэрэгч хурал, байдаг л нэг хурал. Угаасаа хурал болгон улс төрийн хувьд бол маргаантай, мэтгэнтэй зарчим байр суурь илэрхийлж явдаг. Тэрэн дээр санамсаргүй тохиолдол болоо, ёстой санамсаргүй тохиолдол болоод тийм хөмсгөн гимтсэн байгаа. Тэгээ тэрийг бол Наранбаяр зогсон биш ээ. Зогсон. Яалаа гэж дээ. Өглөө 9 цаг. Би нэг онцгой хэлэхгүй бол зарим нөгөө баяжуулаад, хөгжүүлээд, орой, аригтар тийм юм юу ч байхгүй. Өглөө 9 цагаас бид нар хурал хийдгээр хийсэн.
жижиг сажиг маргаан бол байнга л байдаг. Тэрэн дээр өстой жинхэнэ санамсруу тохиолдол болоод тийм осол болцсон юм байна. Тэгээд дөрөвдгийн өглөө тэр өглөө Энийг бол 100,000 орж өвчөд гэж хараад байдаг шүү дээ. тэр бол өглөө тэр хурлын дараа бид чинь чуулгандаа сууж байгаа. Тэгээд өдөөс хойш би эндэгт явцсан шүү дээ. Түүнээс тэр чинь дараа нь харин яагаад тиймэрхүү дэврэгсэн байдлаар мэдээлэл явсныг би ойлгоогүй. Зохиогүй. Хэрвээ тэр чин тухайн хоёроо уучлалгүйгаа санамсрыг одоо хүний нүд рүү гараа хийчихдэг шээ. Тиймэрхүү тохиол болчихж байгаа байхгүй юу? Тэгээд тэр ингээд дууссан. Тэгээ юм шүү. Би нэг онцгой хариуцлагаар хэлье. Энэ бол цагдаад бүртгээд болоод ахаар тийм гэмт хэрэг зодоон зохио тийм асуудал биш. Хүн намайг мэдгүй тэрийг би бол мэдгүй байна. Зүгээр энэ бол ёс зүйн болон ямар гэмт хэргийн шин чанартай биш болохоор бид нар одоо энийг яг энэ шууган гарсны харамсалтай энэ дээр та бүхэн бас яг ийм шаардлагагүй зүйлээр хит гэж хөөрч шуугах хэрэг байна уу? Монгол улсад энэс өтгөө олон асуудал байна. Нэг гишүүн нөгөө гишүүнийхээ одоо ирэхэд халтсан асуудал шүү дээ. Цагдаа гишүүний дуудлага шүү. Та энэ дээр яг ямар процесс болсон ингээд энэ ямар ч хэлсэн бэ штэ. Ямар ч байсан хүмүүсийн бодоод бичээд байгаа шиг зодолтоод эсвэл арх дар суугаа тийм байхгүй өглөө болсон. Зүгээр л жирийн хурал энэ бол байнга болдог ийм хурал. Тэрэн дээр цагдаа дээр хинч гомдол гаргаагүй харин яагаад мэдээд өгсөн мэдхгүй. Гэхдээ энэ бол ямар ч тэр ямар асуудал хэлсэн нь бол одоо хурлын одоо намын дотоод асуудал шүү дээ. Тэр байнга л тийм байдаг. Үнэндээ юм болсон гэж та хэлэхгүй шүү дээ. Сүртэй юм юу ч болоогүй тийм. Тэгээд яг юу болсон та яагаад ярьж байгаа юм бэ гэж байгаа. Амиг бол нөгөө нэг улсын хурлын ямар ч юм бэ баталгаатай энийг хэлээ. Нүдээр нь хэн тавьсан бэ? Баталгаатай хэлээ. Энэ бол шүү дээ. Нөгөө олон нийтэд ингээд ташаал нь хөөргöd дүүлгээд ингээд сэвцэнтэй адилхан тийм зодоон зохион болоогүй танхаар биш. Манай хүн намынх ялангуяа Наранбаяр сайд бит хоёр зодолдоод харж хүмүүс биш. Хүмүүс харж байгаа. Маргаан бол байна зөвхөн Наранбаяр сайд ч өөр бус гишүүдээс маргаан бол байнга болдсон шүү дээ. Гэхдээ энэ бол би дахиад хэлээ. Энэ бол ёс зүйн болон гэмт хэргийн чанартай бие биенээ зодсон, цогсон тийм асуудал биш ээ гэдгийг балъя. Сайдын одоо би талцсан гэж энэ нь Халдсан биш ээ. Харин тэгээд халдсан биш. яагаад тайлбарлаж чадахгүй юм бэ? таны тайлбар яасан? Холдсон юм уу яг яа? Гэхдээ одоо сая хэлсэн чинь энэ бол харин өөрсдөө тийм одоо сүртэй юм болоогүй тийм. Тэр бол үгүй тэр ямар асуудал гэж байгаа юм өдөөсөн. Үгүй. Яг санамсргүй байдлаар ингээд санамсргүй байдлын тохиол болсон гэж бодчих тийм. Яадаг гэж тийм байхгүй. Санамсргүй Би харин дахиад хэлж штэ. Та бүхэн зогсон, зодолцсон тийм бол байхгүй. Заавал одоо энэ дээр одоо өөр үү?